Дэлхий дээр хэрэглэгч нараа үйлчлүүлэгч гэж үздэг хоёр төрлийн бизнес байгаа даа. Нэгт нь бол хууль бус хар тамхины 8, нөгөөх нь бол софтвер. Тэнгүүд технологийн компаниудын одоо технологийн компаниуд анх гарч ирэхдээ бол яг энгийн бизнес модельээр явдаг гэсэн. Тэр нь хардвер, софтвер бол үйлдвэрлээд хэрэглэгчнээс зардаг байсан. Тэнгүүд сүүлийн 10 жил энэ бизнес модель эрс өөрчлөгдөөд хэрэглэгчийг зардаг болсон. Одоо та бодоод үзлээ та авж байгаа Facebook, Instagram, YouTube үйлчилгээнд мөнгө төлдөг. Энийг одоо классик нэршлэлээр хэлэх юм бол та үйлчилгээнд мөнгө төлөхгүй бол та өөрөө бүтээгдэхүүн гэсэн үг гэж ярьдаг. Тэгэхээр одоо хэрвээ бид нар Facebook, Instagram-ыг зүгээр л нэг гой ганган зураг оруулаад шеэрлдэг гэж бодож ийл. Хэрвээ Google-ыг хайлтын систем гэж бодож ийл энэ бол том эндүрлээ. Эдгээр компаниудын хооронд таны анхаарлыг тэр дэлгэцэн дээр хэрхэн уяатай авах уу гэдэг асар том бизнесийн өрсөлдөөн явж байгаа юм. Нэг ясандаа эдгээр компаниуд таны хэлэх үг, хийх үйлдэл бүхнийг ч удирдах байгаа. За яаж юу гэдээ үзэх юм бол энэ бол яг нохоо сурахтай адилхан. Нохоог яаж сурахтай гэхэлэр нэг гартаа бөмбөг, нэг гарталтаа урамшуул өрцөөд. За тэгээ яадаг вэ гэхэлэр эхлээ бөмбөгөө шидэн хэрвээ нохоо бөмбөгийг авчрах юм бол урамшууллаа гэдэг. За хоёр дахь удаага дахиад бөмбөг шидлээ урамшуул, бөмбөг шидлээ урамшуул. Явандаа яадаг вэ гэхэлэр урамшуул хэрэггүй болсон бөмбөг шидэхэд нохоо өөрөө авчирч ирдэг болцоо байдаг. Тэрнтэй адилхан яг энэ Facebook-ийн скрол гэдэг дээр бол бид нар асар их одоо тэр цаг хугацааг бол үрж байгаа. Тэр нь яаж явагдав гэхээр за та Facebook руу орлоо, нэг скролтлоо. За тэгсэн чинь ингээд хэрэгтэй хэрэггүй мэдээллүүд бол гарч ирж байна. За ингээд явж исэн чинь дахиад нэг скролдоо. Тэгсэн чинь тэр хуудас дахин шинжлэхдээ шал өөр төрлийн ингээд мэдээллүүд гарч ирдэг. Тэнгүүд л магадгүй дахиад нэг удаа рефреш хийхэд танд таалагддаг охины чинь зураг. Эсвэл таны хэрэгтэй одоо таны хүссэн тэр бичлэг ч юм уу ингээ ямар нэг танд хэрэгтэй зүйлийг гаргаад ирж байгаа юм. Тэнгүүд л тархич өөрөө яг тэр нохоо урамшуул авч байгаа юм шиг ажиллаад тэр үйлдэлийг дахин хийж эхэлдэг. За ингээл юу хаагаад байгаагаа мэдэхгүй л скролтол яваад. Скролтол байдаг. За тэгжээс зарим тохиолдолд ингээд хэрэгтэй юм гарч ирлээ. Оо баярлалаа. Тэг гэсэн чинь зарим тохиолдолд хэрэггүй юм гарч ирлээ. Гэхдээ энд ингээд маш их цагийг үрцэн байдаг. Яг энэ мэтчлээ ингээд таны тэр сэтгэл зүйн бүр гүнд нэвтэрж одоо таныг нохоо шиг ингэж өдөөж өөрийнхөө дэлгэцэн дээр дасгаж байгаа том арга тактик яваад байгаа юм. Нөгөө талдаа яадаг юм гэхэлэр та магадгүй ингэ хичээлээ хийгээ суужсэн. Тэгсэн чинь хажуу талд чинь утас сууждаг. Тэгсэн чинь пад гэж notification өрөөд ирдэг тий. За ингээ notification яг үнэндээ бол ингээ уншсан чинь за таныг тэр зурган дээр таагалцсан байна гэд. За та ингээ мэдээж сонирхолтой сониучгүй юм чи мэдээж тэр notification руу дарна. Тэнгүүд л зураг нь гараад ирнэ. За тэгээ зурган дээр нь реакшн үзүүлнэ те. За буцаага үзүүлсэн реакшн дээр коммент чинь тэнгууд нөгөө талаас чинь дахиад нэг коммент чинь. За та ирсэн комментэн дээр нь реакшн үзүүллээ. Сонирхолтой болгохын тулд дахиад эможи явууллаа. Эможи явуулсан чинь typing гэл те. Цэг typing. Тэнгууд та нөгөөдхнөөс холдож чадахгүй. За энэ хариу ирэх гээд байна даа гэл. Ингээл хүлээгээд байд. Тэгээ хүлээж ийснэ нөгөөд чинь синтчингүүд л яад юм гэхлээр өстой таалагддаг охиндоо синдүүлчлээ ч гэх юм те. Ингээд энэ мэтчлээ ингээд таныг одоо тухайн мөчийн сэтгэл зүй хийх гэж байгаа үйлдэл юмач бүхэнд чинь ингээд тэдгээр компаниуд нөлөөлж чадж байгаа хгүй. Тэгээд тэр болгон тэр үйлдэл болгоныг та тэр дэлгэцэн дээр уяатаа хийж явах явцдаа тэдгээр компаниуд юу гэж гэхээр таны бүх дата мэдээллийг цуглуулж авч байгаа. Нэг ясандаа таны бичиж байгаа үг те аль зурган дээр ямар цаг хугацааг үзүүлж чинь лайк дарж чинь үгүй бүхнийг датаг цуглуулж авангуудаа таны өөрийгөө мэддгээс илүү тэр хувилбарыг тэд нар урын сандаа ингэж үүсгэж байгаа тэр мэдээлэлээ зарж амьдэрдэг. Ийм л одоо шин шатны бизнес модель руу орсон. Тэнгүүд л одоо хүүхдүүд залуучууд энийг ингээ мэдхгүй тэнд автсараад бие махбодын өвчлөлөөс илүүтэйгээр сэтгэл зүйн хүнд өвчлөлүүдэд ингээ ордог болсон. За ялангуяа бол дандаа ийм сошиалар харилцаа үүсгэсээр хагаад бодит амьд харилцаа авах голцон ганцаардл үүсгэж чинь те. Дандаа хүний гой сайхан зүйлийг ингэж харсаар хагаад одоо өөрийгөө голох мэдрэмж үүсгэж чинь. За тэгээ дээр нь юу гэдэг мэдээллийн дутмагчлаас үүдэлтэй одоо фомо буюу тийм өөрийгөө хоцрогдсон тийм мэдрэмж авч байгаа. За дээр нь ялангуяа богино форматтай бичлэгнүүд, богино форматтай мэдээлэл
дандаа дасан зохицороод гүн төвлөрөх чадамж бол бүр байхгүй болсон. За ном уншин, урт хугацааны кино, уран зохиол үзнэ гэдэг бол ингээд байхгүй болсон. Дээр нь одоо сэтгэл готролч гэдэг юм уу. Ингээд аюу хүнд сэтгэл зүйн өвчлөлүүдийг бол орчин үед бол залуучууд их авж байгаа. Тийм учраас энэ сошиалын хэрэглээг бол бид нэр зохицуулж сурах хэрэгтэй. Тэнгүүд одоо яаж зохицуулж сурах вэ гэдэг асуудал мэдээж яригдах байх. Таны тарих нэгэнтээ сошиалд донтцсон байгаа тохиолдолд та тэр тархийг буцаага зөв сайхан зүйлд донтуулах харах хэмжээл аавна. Түүнээс бол та тэрийг шууд бол хоригдож чадахгүй. Энэ бол нэгэнтээ өнгөрсөн асуудал байна. За яаж донтуулах харах хэмжээ авах вэ гэхээр урт хугацааны мэдээж төлөвлөгөө авах хэрэгтэй. Тэр нь жишээлбэл та эхний ээлжинд 7 хоногт нэг өдөр сошиалгүй өдөр ч юм уу те. Эсвэл өдрийнхөө сошиал хэрэглээнд одоо хяналт тавьж цагийг багасгах хэрэгтэй. За аль болох сошиалоор найз нөхөдтэй харьцаас илүүтэйгээр бодитоор уулзаж тэ амар хайрттайгаа ярьж суух хэрэгтэй ч гэдэг юм уу. Энэ мэтчлэн ингэ явна. За дээр нь ялангуяа гүн төвлөрөх гэдэг зүйл рүү бол маш сайн суралцах хэрэгтэй. Номыг за та мэдээж унших ямар ч сонирхолгүй болсон бол өнөөдөр ядаж нэг нүүрийг уншчих. Маргааш 2 нүүрийг уншчих тэ. Сарын дараа 3 нүүрийг ч юм уу. Ингэж баг багаар ахиц твшил авчирсаар хагаад сошиалын хэрэглээг хязгаарлахгүй л болвол өнөөдөр яг бид нар бодит байдал дээр энэ сошиалаас хамааралтай амьдрдаг болсон. Тэгээд сошиал бол угаасаа бидний амьдралын нэг хэсэг болсон. Гэхдээ сошиалын зөв зохистой ухаалаг байдал бол эрүүл оюун ухааны баталгаа болсон юм л цаг үед амьдарч байгаа. Сая тэр скролч яг тийм байхгүй. Ингээл юу хайгаад байгаагаа мэдхгүй тэгэл ингээл 10-20 цаг баг ингээ үрцэн байдаг. Гэхдээ тэр яг цааталтай бол тэр одоо сэтгэл судлаараа бол зам төлөвийн онол гэдэг те. Яг энэний урамшууллын систем л ерөөсөө яваад байдаг. Та ингээл хийлээ, өөрийн мэдлгүй ихлээ нэг ганц хоёр хийлээ. Тэнгүүд л чи урамшуулаад нөгөөдөл чи энэ дуртай юм чи хоп гэж шийдчихээ гэл те. Тэнгүүд л нөгөөд чи баярлал ингээл өөжсөн чинь дахиад хэрэггүй болчихно. Тэгээл дахиад нэг юм хайгаал ингээл өөжсөн чи дахиад нэг дуртай юм гараад ирнэ. За тэгээ ингэж явсараад сүүл рүүгээ өөрөө мэдгүй ингээл скролцороо цаг хугацаа өнгөрчдөг болсон. Энэ хамгийн аимшигтай. Хүүхдүүдийн хувьд бол яг үүндээ би бол жоохон айдаг л да. Энэ дээр яг эцэг эхчүүд зориудаар зохицуулалт тавихгүй бол бага насны хүүхдүүдэд тэрийг шууд ойлгуулад өөрийн хязгаарлалт тавина гэдэг бол айгүй хэцүү. Нөгөө талдаа эцэг эхчүүд бол хүүхдүүдэд аль болох урлаг спортын арга хэмжээнд явуулж завгүй байлгах хэрэгтэй. Тэр хүүхдүүдийг ерөөсөө л өөдөөхгүй дуртай юмар нь ингэж хөгжүүлэх тал дээр л цаг хугацааг өнгөрөх хэрэгтэй. Тэгэхгүй бол яг бодит байдал дээр бол амар хосолтой. Тэрийг нэг хилээд хүүхдүүд шууд за ийм аюултай юм байна. Тийм учраас би холдчихъя гэж хэлдэг. Яг л тэр одоо тарих одоо тэднээс мэдээж арай өөр төвшөнд л ажилладаг байгаа байхгүй тийм.